Шанхай экспод бол манайх ер нь жил алгасахгүй орж байгаа. Байгуулагдсан цагаас нь эхлээл орж ирсэн. Манай хоёр улс бол стратегийн түншлэлийн харилцаатай бие биентэйгээ маш ойрхон ажиллаж амьдрал хамтдаа хөгжих ийм хөв хамтдаа хөгжөхөөс өөр аргагүй ийм улсууд байгаа. Дэжрэн түншлэлийн харилцаатай бүхий л салбарт манай харилцаа бол их сайн хөгжиж байгаа. Энэний гол суурь нь юу вэ гэхээр улс төрийн итгэлцлийн асуудал байна. Хоёр орны улс төрийн харилцаа, итгэлцлийн харилцаа өндөр сайн төвшөнд байгаа. Тэгээ энэ суурин дээр бүхий л салбарт одоо манай бизнесүүд, ядын бизнесүүд хамтраа тусдаа бие биенээрээ гээд оролцоод явж байна. За өнөөдрийн байдлаар ихэд энэ удаагийн Шанхай экспод Монголоос нэг 20 компани ирсэн шиг байна. Үүний дотор одоо ноолрын компаниуд нэлээд олуулаа байна. За бусад хүнсний ундааны гээд уламжилт ийм гараа үйлчлэгээ явуулдаг компаниуд ирсэн байна. Энэ ер нь манайд ямар ашигтай юм гэхээр би одоо бас 2 дахь удаага ирж нэлээд дэлгэрэнгүй оролцож байна л да. Ерөөсөө манайх чинь өөрөө хүн ам цөөхөнтэй зах зээл багтай. Ямар ч юм ийсэн дотооддоо хийгээд ер нь том хэмжээнд хөгжих болцоо бас жоох хязгаарлагдмал. Тийм учраас аль болохоор гадаадын зах зээлийн тэр тусмаа хятад Орос хоёрын зах зээлийн хэрэгцээг хангасан ийм л бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш нь гаргаж иж ашигтай бизнесээ өрнүүлэх ийм боломжууд байна шүү дээ. Тэгэхээр энэ Шанхай үзэсгэлэн бол миний харж байгаагаар хамгийн гол одоо бидэнд өгөх давуу тал нь юу гэхээр маш олон байгууллага компаниуд ирж энд үзэсгэлэнгээ гаргаж байгаа компаниудтай танилцж байна. Тэр хэмжээгээр цааш нь сурталчилж байна тийм ээ. Тэгэхээр энэ боломжийг бол бүрэн дүүрэн ашиглахын тулд энд ирсэн компани ямар ч байсан хоосон буцахгүй гэж надад харагдаад байгаа. Ямаа танилцуулчихна. Тэгээд дээр нь гэрээ хийгээд авчихна. Тэгээ урт хугацаанд тогтвортой нийлүүлээд явал зах зээлийн олох хамгийн том талбар бол энэ байна гэж. Дээр нь гэрээ хийхээс гадна яг хятад хэрэглэгчид юу хэрэгтэй байна вэ? Тийм ээ. Ямар чанартай, ямар үзүүлэлттэй бараа үйлчлэгээ байна вэ гэдгийг мэдэж авах хамгийн том талбарын нэг нь бас энэ байна. Хүнсэн дээлч ялгаагүй бусад бараа бүтээгдэхүүн дээр ч ялгаа. Тэгэхээр энд ирсэн компани улсууд бол тэр хамтрагчаа олохоос гадна зах зээлийн маш том судалгаа хийгээд явах, өөрснөө л хичээгээд сайн хайгаад ажиллавал асар том боломжууд энэ байна. Энэ утгаараа энэ манай компаниудыг аль болохоор олуулаа ирж орж байгаасаа гэж би бодож байна. Ер нь сүүлийн үед оролцож байгаа тоонууд нь нэмэгдэж байгаа. Урт хугацааны хамтын ажиллагааны хөгжлийн хувьд бол жишээ нь одоо манайд бол би зүгээр ганцхан жишээ хэлье тийм ээ. Одоо хятадын 5 дугаар 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө дараа оны 3 сард батлагдах гэдэг ингээд эд хилцүүлгүүд нь явж. За тэгээд ямар салбарт ямар ач холбогдол хөгжүүлэх вэ гэдгээ хятадын тал ингээд түрүүчээсээ гаргаад явж байна тийм. А манайх хятад нийлүүлж болох юу вэ гэдгээ бас нэлээд судалсан байж байна. Би энэ дээр ганц жишээ хэлэхэд жишээ нь одоо энэ сүүлийн үед энэ бараа бүтээгдэхүүнээс гадна томоохон дэд үтцийн эрчим хүчний асуудлууд дээр бидэнд хамтарч ажиллах маш том боломж байна. Тухайлбал одоо энэ хэмэл оюун ухаан гэдэг чинь бүхэлдээ ерөөсөө эддэх олон цахилгаан байна шүү дээ тийм ээ. Цахилгааны асар их хэрэгцээ хятад шаардагдж байна. За өөрсөндөө энэ хэмэл оюун ухааны салбарт бол баг дэлхийн тэргүүл хэрэглээнд очсон хөгжөөд явж байна. Тэгэхээр цахилгааныхаа хэрэгцээг нэмэгдүүлэх дээр нь зөвхөн цахилгаан биш, ногоон, сэргээд хэрчим хүчний хэрэгцээ маш их байж. Тэгэхдээ энийг хийх болцоо нь Монголд нар салхины энергийн асар том нөөцөөс эхлээд боломжууд их байна. Жишээ нь энэ хоёр асуудлыг хооронд нь яаж уйлах вэ гэхээр хятадын 5 жилийн төлөвлөгөө нь тодорхой хэмжээгээр энэ хэрэгцээнийхэн талаар дурддагдсан байх хэрэгтэй байна. Манайх ч гэсэн өөрснийхөө хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулалтаа ер нь одоо жишээ нь ногоон эрчим хүч үйлдвэрлээд хятад руу экспорт хийж гэдэг юм уу ийм юм бэлтждэг. Тэгээ хоёр талаасаа улс төрийн төвшөндөө эдийн засгийн төвшөндөө яриад ойлголцоод явдаг. Ийм зүйлүүдийг хийх болцоонууд бол маш их байна. Тэгээд энэ нэрийг судлах, түншээ олж авах, бие биенээ харилцан ойлгоход бол энэ Шанхай форум экспо бол энэ чинь ганц экспо шал нөгөө талд бас форум хамт яваад байгаа шүү дээ. Ийм хэрэгтэй зүйл болж байна. Аль болох олон компаниуд зардал тэгшээр төвшөөлгүйгээр ирж оролцож байгаараа гэж уриалмаар байна.